Хүүхдүүдээ сар шинийн мэнд хүргээд ирж байгаа морин жилдээ SAT шалгалтандаа өндөр оноо аваарай гэж хүсэн өрөөгд тэрэндээ зориулаад энийг бодлого хийдэл хамтаа бодцгоё. Энэ ямар бодлого байна вэ гэхээр craft and structure section-ы бодлого байгаа. За хэдүүлээ яах ёстой вэ гэхээр хамгийн түрүүн асуултаа арчих ёстой. Function of the underlying portion of the text. За энэ underline болцсон байгаа хэсэг what kind of function it does to the whole text гэж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ ямар үүрэг зорилго гүйцэтгэж байгаа юм бэ гэж. За тэрийг хэдүүлээ харахын тулд яах вэ гэхээр нэг ерөнхийдөө текст уншиж чинь нэг их урт бол текст бол биш байна. Нэгдүгээрт. За хоёрдугаарт эндээс эхлэх бол тийм зохистой арга бол бас биш. Яг вөхөр энд уншчихаар хэдүүлээ хаач цэглэгдээд эндээгээ буцаагаад эндээ хүчилж унших гээд байдаг учраас энэ тийм бас зохистой арга бол бас биш л дээ. За хэдүүлээ яг вөхөр ингээд энэ хэсэгтээ өгүүлбэр хаанаас хэлж ийн вөхөр доогор зурцсан хэсэг энд хэлж байгаа. За энэ ямар үгээр хэлж ийн вөхөр however гэд хэлж ийн. Тэгэхээр өөрөлдөө contrast ороод ирлээ гэсэн үг. Тэгэхээр энд яригдж байгаа зүйл энэний өмнө байгаа зүйлтэй эсрэг тесрэг болоо явчихна. За тэгэхээр тэрийг нь хэдүүлээ богино юм биш уншиж чинь. These vignettes initially appear disparate, seemingly unrelated snapshots of everyday life гэж. За хамааралгүй vignettes юм шиг байжгаад сүүлдээ яасан хэр subtly reveals the author, subtly reveals the intricate connections between these characters and the experiences, thus gradually piecing together a cohesive portrait of the town's social fabric. За ингэж ерөнхийдөө санаанд гараад ирлээ ч тийм ээ. Хамааралгүй юм шиг байснаа бүгдээрээ сайхан нийлээд тэр жижигхэн хэсгүүд, текстүүд, виньетүүд нийлээд энэ хотын нийгмийн харьцааг үзүүлсэн зураглал гарч ирдэг гэж энэ дүрслэл тийм ээ. Дүрслэл гэх юм уу да. За тэгээд одоо хариултаа харчээ. Create vivid imagery гэж. За энэ бол биш ээ. Vivid imagery гэдэг яагаад ороод ирэхээр энэ яг cohesive portrait гэсэн учраас энэ trap хийх гэж байгаа асуудал л да нэг талаас. Нөгөө талаас хэлүүлээ бодох юм бол vivid imagery гэхээр байгалийн эсвэл одоо Mona Lisa хүний нүүр хам юу гэдэг юм бэ? Тим имийг хэлүүлээ imagery гэхээс биш таавны social fabric дүрсэлж байгаа зүйлийг хэлүүлээ imagery гэж бол хэлэхгүй. Тэгэхээр энэ хариулт бол биш. За societal issues гэдэг хоёрдугаар асуултан дээр хариултан дээр option сонголт дээр за энд ямар нэгэн тийм societal issue бол бас яриаггүй. Тэрийг хэдүүлээ тооцохгүй. За key character. За ингээд бүр нэгэн тийм ерөнхий ямар нэгэн character тийм ээ дүр яриаггүй учраас энэ бол угаасаа биш болчихно гэсэн. За тэгэхээр хэдүүлээ энэ дээр D дээр бууж таарна. За тэгээ унших юм бол constructs broader understanding гэж тийм ээ. Олон жижиг юмыг нийлүүлж тавьж агаад broader understanding томруулж харуулж байгаа тавны social fabric-ийг харуулж байгаа гэдэг үднээсээ хэдүүлээ D хариулт бол зөв тавьж таарна гэсэн үг. Тэгэхээр энд хэдүүлээ D хариултыг сонгож таарах нэ.